За. За бүгдээрээ сайн байцгаана уу? Алтан гэрэл байгаа мó? За. За лекц хэд явуулаа явчлаа. Багшинд лекц ерөөсөв тэмдэглээгүй яваад байгаа. 9 10 дахь лекц орох хэрэгтэй тий. За. Шинэ гасч. За завсралгаа нэрвчтэй. За хичээлд орч. За дэлхийн шүлжиж бодлын удирдлага. За тэгэхээр яах нь дэлхийн шүлжиж бодлын талаар өнөөдрийн хичээл орох нэ. За. За шүлжээний талаарх ерөнхий ойлголтыг. За сүлжээ гэдэг нь болохоор нэгдсэн бодлого, удирдлага, тэгээ хяналтын дор хамтарсан үйл ажиллагаа явуулдаг хоёр ба түүнээс зээш бүлэг байгууллагын нэгдлийг одоо хэлдэг байна. Тэгэхээр яах нь бодлого нэгдсэн тийм бодлоготой одоо хэдэн жүжигчд бодол байсан, 100 жүжигчд бодол байсан, 2 жүжигчд бодол байсан ч одоо яах нь нэгдсэн бодлоготой тэгээ удирдлага хяналтын дор хамтарсан үйл ажиллагаа явуулдаг ийм хоёроос дээш ийм байгууллагыг л одоо яах нь сүлжээж бодлого гинэ. За сүлжээж бодлогын давуу талыг санхүү маркетинг, борлуулалт, менежмент, шин технологи буюу ноу-хау гэдэг одоо та нар мэдчих сонсон л байх тийм ээ. Зэрэг эрсдлийн менежмент зэргийг болохоор эдийн засгийн категориудад судлаж шинжилсэний үндсэн дээр тодорхойлж олно. За сүлжээний дараах юм давуу талуудтай байдаг бахан. За үүнд менежмент, маркетинг, санхүү боловсон хүчний нэгдсэн бодлого хэрэгжүүлэх. Боловсон хүчний нэгдсэн бодлого хэрэгжүүлэх. За тэгээд хэрэгжүүлэх замаар удирдлагын зардлыг багасгах. За тэгээд өндөр үр ашиг чиглэсэн нэгдмэл үйл ажиллагаа явуулах. За бүтээгдэхүүн үйлчилгээний нийтлэг стандарт мөрдөх. За тэгэхээр яг удирдлагын зардлагыг багасгах гэхээр нэгдсэн нэг удирдлагатай болохоор ч одоо сүлжээж зочид буудал болгоо одоо нэгдсэн удирдлага байхгүй. Ерөнхийдөө бол одоо нэгдсэн ганцхан удирдлагаар хангагддаг л гэсэн үг. Тэгээд санхүүгийн зардал бол одоо багаснаа гэсэн үг. Тэгээд өндөр үр ашигтай чиглэгдсэн өндөр үр ашигт чиглэгдсэн гардгүй юм. За өндөр үр ашигт чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах. За бүтээгдэхүүн үйлчилгээний нийтлэг стандарт мөрдөх. Тэгэхээр яах вэ гэхээр ерөнхийдөө ийм ойлголттой. Одоо манайхаар бол одоо Улаанбаатар чөчд буудлын гэдэг, Баянгол чөчд буудлын гэдэг юм ингээд чөчд буудлууд болохоор тусдаа ийм стандарт бол мөрддөг, дотоодын ийм стандартууд мөрддөг бол сүлжээ чөчд буудлын хувьд бол яах нь үйлчилгээний нийтлэг нэг стандарт мөрддөг байна. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр хувцлалт ч гэдэг юм уу те. За тэгээд үйлчилгээний нөгөө стандарт гэдэг юм одоо ямар за өрөө цэвэрлэг үйлчилгээнд аваад үзэхдээ одоо ямар бок савн хэрэглэх вэ гэвэл одоо нийтлэг юм стандартаар одоо тэр одоо пермийн тим одоо савн нэртэй савнг одоо үйлчилгээнд одоо ашиглана гэл ганцхан тийм нэгдсэн юм стандартаа мөрдөх нь шүү дээ. За тэгээд нөгөө зам тал байна уу, ийм байна одоо үйлчилгээнд одоо мөрдөгдөх стандартууд нь тэр одоо бүх үед ёслно гэвэл одоо тэр ингэж бүх үед ёслно ч гэдэг юм уу. За тэгээд үс сасалт. За тэгээд одоо өөрчөд юу яаж болох вэ? Тэр орны стандарт ч гэдэг юм уу те. Эшкавны стандарт гэдэг юм уу. За тэр дотоод талбай стандарт гэдэг юм. Энэ болгоно болохоор яах нь нэгдсэн нэг стандарт байдаг байна шүү дээ. Тэгэхээр нийтлэг. Тэгэхээр энэ яаж байгаа юм бэ гэхээр тухайн чөчд буудлыг болохоор
одоо дэлхийн нийтрээ мэддэг. За тэгээд одоо Америк нэгдсэн улсад очиод одоо сүлжээж буулаа гэж бодох чи одоо юу гэдгийг Шангрилач гэдэг юм одоо хятадын сүлжээчд буудал ч гэдэг Шангрилач тийм ээ. Одоо Шангрилачд буудалд хятадд буусан ч адилхан бууж үйлчлүүлсэн ч адилхан үйлчлэгээтэй Монголд ч гэсэн адилхан үйлчлэгээтэй Америкт ч гэсэн очиод үйлчлүүл адилхан л юм үйлчлэгээтэй байдаг хон. Тэгэхээр яах нь гэхээр үйлчлүүлэгчд бол даваа хэрэгтэй одоо бужигдуудлаа сонгох юм даваа хэрэгтэй байдаг учраас тухайн жижигдуудлыг бол одоо сүлжээчдүүд бол үйлчлэгээ бол одоо мэдх юм чинь тий тэр сүлжээчдүүдийн стандарт бүтээтгүн үйлчлэгээ мэдх юм чинь тэнцэн очиж буудаг байна шүү дээ. Нэгнүүрээ сүлжээчдүүд бол даваа талтай байдаг байна. За хөрөнгө оруулалтыг оновчтой болгох замаар сүлжээнд нэгдсэн жишт бодлууд жигд хөгжүүлэх аливаа эрсдлээс хамгаалах. За энэ болохоор хөрөнгө оруулалтыг оновчтой болгох гэхээр одоо ерөнхийдөө нэг ийм бодлого явж байгаа юм байна. Одоо Монголд юу яалаа жишт бодол оруулж ирлээ, үйл ажиллагааг нь явуулъя одоо Шангрила жижиг бодлыг оруулж ирье гэдэг ингээ үйл ажиллагааг нь явууллаа тий Аккор жижиг бодлч гэдэг юм уу тий Хилтон жижиг бодлч гэдэг юм уу аль нь ч гэж болно. За ингээд сүлжээч дуудлуудыг оруулж ирээд үйл ажиллагааг ингээд явуулахаар боллоо гэж үзсэн чинь яах нь тухайн одоо Монгол талаас одоо үйл ажиллагаа явуулах гэж байгаа компани корпорац те 5 жилийн төлөвлөгөөнийхэн дагуу үйл ажиллагаа явуулах нь эхний 5 жилд одоо тэдэн $100 ч гэдэм 2 дахь жилдээ одоо тэдэн $100 3 дахь жилдээ тэдэн $100 гэд тэгээд тэдэн сая доллар гэж ярьж штэ тий. Тэр сая долларын төлөөд одоо юу гэдгийг 500 сая долларыг одоо 5 жилийн дотор тухайн толгой ерөнхий сүлжээ компанида төлчөөд за тэгээд яах нь 5 жилийн дараа нэг үйл ажиллагаа явуулаад эхлэх нь шүү дээ тийм компани одоо жишг дуудлаа бариад үйл ажиллагаа явуулаад эхлэх нь шүү дээ тийм ээ. За ингээд үйл ажиллагаа явуулаад эхлэнгүүт одоо тэр эрсдлийг бол одоо хэн хариуцдаг вэ гэхээр толгойн компани хариуцах нь шүү дээ тийм. Хэрвээ Монгол үйл ажиллагаа явуулах боломж болцоо одоо хэрвээ одоо юу гэдэг санхүүгийн алдагдлалд орлоо гэж бодоход яах нь ерөнхий толгой компани бол харилцаж ингэж ажилтдаг байх нэ. Тэгээд энэ нь болохоор хөрөнгө оруулалтын оновчтой ийм талнууд ийм байдаг байна. Тэгээд наан нь нөгөө олон сая төгрөг өгдөг болохоор ерөнхийдөө нөгөө манай монголч одоо хөгжиж буй орон шүү дээ тий. Тэгэхээр тэр тал дээр нь болохоор төрүүлж нөгөө хэдэн 100 саяар нь өгчөөд тэгээд дараа нь нөгөө үйл ажиллагаа явуулаад тэгээд эрсдлгүй ингэж явуулна гэхээр монголчууд болохоор бас компани захирлууд тэр бодлого нь ойлгохгүй юм билээ л дээ Монголд бол. Тийм байт юм билээ. Тэгээд дээрэс нөгөө хүн амын айл хэр нөгөө нэвтэрч байгаагаар нь тий тэргээр нь болохоор бас судлаад сүлжээчдүүдийнх оруулж ирэх боломж бол хэцүү юм байна гэсэн тийм бодлого байна гэд Монголд бол тэгдэм билээ. Заажчлуудыг жигж үзүүлэх аливаа эрсдлээс хамгаалах гэдэг дээр багш нь хэлжлээ тийм ээ. Хэрвээ нөгөө урьдчилаад хэдэн 100 сая төгрөгөөр хэрвээ төлчвөл эрсдлээс нь хамгаалах нь шүү дээ тийм ээ. Дараачаа одоо жилүүдийн эрсдлээс бол хамгаална гэсэн үг. За ажилтныг сонгон суралцуулах, дадлагжуулах, нэгдсэн шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлснээр өндөр мэргэжлийн ур чадварлаг тийм боловсон хүчний нөөц бүрдүүлэх. За ажилтныг сонгон шалгаруулж гэдэг нь болохоор яах нь нөгөө одоо та нар ажиллах гээд байгаа ш нь жижиг бодлууд ирж ажиллах гээд байгаа тийм ээ. Одоо боловсон хүчин бэлтгэдэг байгаа. Энэ боловсон хүчнүүдээ одоо сонгон шалгаруулж авдаг байна шүү дээ тийм ээ. За одоо юу гэдэг бие байлдрын хөгжлөөр нь царай зүсээр нь за тэгээд одоо дадлага туршлагаар нь за хэлний боловсрлоор нь тэгээд соёлоор нь тий бие авч бас соёл харилцааны соёл гэдэг нь соёлооч айгүй олон соёл байгаа шүү дээ тий. За тэгээд тэр одоо ерөнхий сүлжээчдийн талаарх ерөнхий ойлголт одоо ямар ойлголттой явдаг цаашдаа хэдэн жил одоо ингээд ажиллах юм. Тэгээд дадлагжуулаад ерөнхийдөө сүлжээчдийн удирдлага бол байнга ингээд техникийн сургалт одоо тэг онлайн сургалт гэдэг ийм сургалтуудыг байнга явуулждаг. Тэгээд дадлагжуулж ингэж авдаг бахан. За нэгдсэн шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлснээр за ийм нэгдсэн ийм одоо шалгуур үзүүлэлт нь болохоор тухайн одоо Монголд байгаа сүлжээчдүүдлах нэг өөр одоо Америкт байгаа нэг сүлжээчдүүдлах нэг өөр биш. Нэгдсэн ийм шалгуур үзүүлэлтээр бол хэрэгжүүлдэг. За өндөр мэргэжлийн чадварлаг боловсон хүчний ийм хүний нөөцөөр бүрдүүлдэг гэх.
За тэгээд шудраг хуваарлалт хяналтын тогтоог бий болгох. За энэ дэр нь болохоор одоо юу гэдэг нэг хүн удирддаг болохоор ерөнхийдөө нөгөө шудраг хуваарлалт гэдэг байхгүй болчихгоё гэсэн юм таамаглал байдаг бахан л дээ. Тэгээд тэрнийг бол одоо яах нь хяналтын тогтолцоон дээр бол шудраг хуваарлалтыг бол бий болгодог гэж үздэг бахан тий. За үйлчлэгээ хөнгөн шуурхай болгох. За энэ дээр та нар тайлбар хэлээрэй. Тэгж та. Үйлчлэгийг яаж хөнгөн шуурхай болгох вэ? Чөөхт гаалаа. Тий. Тий. Энэ дэр бол одоо байнга нөгөө менежмент маркетингийнхаа бүх аргуудаа бол одоо хэрэглээл яаж хөнгөн шуурхай болох вэ гэдэг. За энэ дэр нь болохоор би багш нөгөө нэлээд түрүүч одоо 1 2 дугаар хичээл дээр байна уу? Японы нэг жижиг бодол юу яасан гэд. Ерөөсө хэдхэн секундын дотор нөгөө жичнийхаа өрөөнд жичнийг бол хүргэдгээ гэдтэй үтсэн байгаа тий. За ийм үйлчлэгээнүүдийг бол одоо авч хэрэгжүүлдэг байх нэ. За тэр нь болохоор нөгөө урсдаг шатаар бүх нөгөө зочтой хүлээж аваад тэгэл урсдаг шатаар шууд нөгөө өрөөнд нь оруулдаг гэх тээ. За шүлжээнд орсон компаниудын нэр хүндийг жиг дэвшлүүлэх. За аль нэгэн одоо компани сүлжээ зочд буудлынхаа нэр нь унахгүй тул одоо бүгднийг жигэд ингэж дэвшлүүлдэг байх нь. За шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгээ орчин үеийн техник технологиг байнга нэвтрүүлж байх. За одоо юу гэдэг жишээ нь нөгөө галын одоо за жишээ нь одоо юу гэдэг галд одоо мэдрэгч юм тавьчихдаг тий одоо дулаан мэдрэгч гэдэг юм утаа мэдрэгч гэдэг юм сүүлийн үед одоо ийм шинэ юм технологид бол гарч ирсэн байгаа. Одоо жишээд бол гал гарлаа гэж яах нь шууд мэдрэгчээр мэдрэх нь шүү дээ тий утаа гарлаа гэж мэдрэгчээр нь шууд мэдрээд юм яадаг бахан. За орчин үеийн өөр зэрэг нэвтрүүлэх тий. Тэгэхээр сүүлийн үеийн одоо Монголд байхгүй тийм одоо үйлчлэгээний технологич гэдэг юм уу орчин үеийн ямар технологиуд байна? Та нарын мэддгээр шин технологи бүтээгдэхүүн үйлчлэгээ. Ааха. Одоо юу гэдэг нэг 10 жилийн өмнө бол одоо камер гэдгийг бол ор байгаагүй шүү дээ тий. Тэгээ LCD ч гэдэг юм уу тий ор байгаагүй шүү. Байгаа. Бүх л одоо зочд бодолд камерчсан шүү дээ. Бүх сургуулиуч гэдэг юм уу цэцэрлэгч гэдэг юм уу нэг л камерчсан байгаа. Өрөөнд л байхгүй юу гэж байх вэ? Тийм коридорт. Тэгээд олон нийтийн нөгөө газрууд л камерчсан байна. Тэр нь ямар зорилттой? Тийштэй. Одоо юу гэдэг яг нь тий. Жишээ нь одоо нэг манайд бол одоо нэг нэвтэрж байгаа юмнууд нь тий ийм юмнууд байна л да. Одоо байрны өрөөнд ч юм уу доороос юм халаалттай тий. Жочин оронгууд нэг халаалтны ажиллаад эхэлдэг. За тэгээд нэг гэрлийн унтраалга нь орон дороос унтраадаг ч гэдэг юм уу. За өөр одоо яг телевизээр удирдлага за тийм тэрүүл байж болно тий. Тэгээд өөр ч одоо юу вэ тийм тий. Орчин үеийн гэхэр чи. За тэгээд нөгөө гэдэлхэр
тий байгаа. K-card гэдэг тий. За. За гэх мэт чи ийм орчин үеийн тий. Дээр үед л одоо яадаг байсан бэ гэхээр ингээд өрөө өрөөнд нь ингээд тусгай юм одоо юу гэдэг юм бэ 50 руудтай тэгээ 50 дараа нь түлхүүрийн тавьдаг тэгээ 50 дараа болохоор нэг хитэн хүн яг тэр өрөөнд орсноор ингээд хяндаг байсан байлээ. Одоо хилтэн чичд бодлого ихт чинь одоо айгүй олон өрөөтэй ч тэр чинь 500 600 өрөөтэй тэгээ 300-аас дээш өрөөтэй юм чичд бодлоготой байсан гэж ярьдаг тий. Тэгээ тэр нь болохоор тийм тэгж нэвтрүүлжсэн юм билээ. Тэгээ одоо бол өөрлөлтөө тийм ээ. За маркетингийн идэвхжүүлэл тэгээд идэвхжүүлэлт тэгээд урамшууллын зар сурталчилгаа. За багш энийг өргөжлүүлээд таны ингэж чад таашлалт. За маркетингийн идэвхжүүлэлт урамшуулал зар сурталчилгаа үн түнчлэн техникийн үйлчилгээний өр өгөөчтэй нэгдсэн бодлого хэрэгжүүлэх. За энэ дэр тайлбарлаа яваарай. За. За маркетингийн ямар идэвхжүүлэлтүүд ерөнхийдөө явж байгаа. За зар сурталчилгаа. Зар сурталчилгаа айгүй өндөр өртгөр явдаг шүү дээ. Тэгээд тэрнийга нөхөх боломжууд нь айл хэр байдаг бол тий. За. Тэш. Ивент тэгдэг тий. За тэгэхээр ерөөсөө шилжиж бодлол маркетингийн одоо урамшуулал зар сурталчилгаа марцчилгаагаа бол нэгдсэн нэг бодлогоор л одоо явуулдаг байх нэ. За. За сүлжээ нь ийм даваа талтай боловч газар зүйн байршлын хувьд хит давчуу таруу юм олон газрыг өдөр тутмын шуурхай удирдлагаар хангах зардлыг төлөвлөх хянах үйл ажиллагааг нь уялдуулах юм шуурхай харьцах зэрэг зарим бэрхшээлүүл тохиолдог юм сул талтай байна. Яа тэгэхээр нэгдсэн нэг удирдлагатай тэгээд нөгөө айгу олон зөвхөн одоо Монголд ингээд тархаа байрлалдаггүй тийм улс орн болгонд ингээд таруу ингээд тархаа байрладаг учраас юм байна. За ийм сүлжээнд хамрагдсан газруудын хувийн үйл ажиллагааг хангах эрх ашигыг жиг хамгаалахад чиглэгдсэн хяналтын зэгцтэй механизм зайлшгүй юм чухал байдаг. Зочдлын сүлжээнд бие даасан өөрийн байртай буюу түрээсээр байр эзэмшдэг. За зочдлууд нэгдэж болдог. За ингээд яах нь гэхээр бие даасан юм зочдлууд тэгэхээр манай зочдлууд ерөнхийдөө бие даасан зочдлууд ч тийм ээ Улаанбаатар Баянголч гэдэг юм уу тийм. Кемфиск зочдлууд бие даасан зочдлууд байж байгаа. Одоо Кемфиск сүлжээнд нэгдсэн багстай хаан палас нэртэй бие даасан зочдлууд байж байгаа тийм ээ. За ийм түрээсийн байртай жижиг бодлууд бол бас нэгдэж болдог байх нэ. За сүлжээг сүлжээг удирдлагын зарчмаар ямар удирдлага гэсэн юм болоо энэ одоо. За энийг тийм л юм шиг байна. Тэ харин тэгж тэгээд тэрнийг за багш бичээд тийм шиг байна. Тийм байна. За хамтын удирдлагын зарчмаар удирдах ба захирлуудын зөвлөлөөс сонгогдсон ерөнхийлөгч толгойж гүйцэтгэх
гүйцэтгэх захирал өдөр тутмын үйл ажиллагааг нь удирднаа гэж. Тэгэхээр толгой компани ерөнхийлөгч нь болохоор одоо юу гэдэг төлөвлөгөө гэдэг юм уу одоо тий нарийн ширээ юмнуудыг гаргаад тэгээд гүйцэтгэх захирлууд бол өдөр тутмын үйл ажиллагааг нь хяндаг бахан тий. Одоо хүний нөөцийн төлөвлөлт гэдэг юм уу, за тэгээд байгууллагын үйл ажиллагааны стратеги төлөвлөлт гэдэг юм уу, тэгээд тийм төлөвлөлтийг бол ерөнхийдөө одоо яадах нь удирдлагууд нь гаргаад тэгээд одоо нөгөө бус компани захирлууд нь болохоор яах нь гүйцэтгэх захирлууд нь болохоор өдөр тутмын үйл ажиллагааг нь хянаа явдаг байна. Удирдаад. За үйлчлэгээний удирдлага нь олсон ашигын хуваарлалт, зарцуулалтанд харьцангуй давуу эрхэллэхээс гадна аливаа алдагдал санхүүгийн хариуцлагыг бас давхар хүлээдэг байна. За зочд буудлын анхны сүлжээ болохоор Holiday ингээд Америк нэгдсэн улсад байдаг аа. За энэ зочд буудал нь болохоор телебаг хурал зохион байгуулж өөрийгөө сурталчлах, хэрэглэгчээ татах талаар багагүй юм амжилт олсон байдаг. За яах нь баг хурлуудыг бол ерөнхийдөө зочд буудалтаа үн төлбөргүй ч юм арай хямдралтай үнээр ингэж юу яаж агаад хэрэглэгчтэй бол татсан юм зочд буудал байх нь тийм ээ. За зочд буудлын өөр нэг сүлжээ нь болохоор Хаяат гэдэг нэг сүлжээ байд юм аа. Сүлжээ зочд буудал гэдэг. Октор өгшин би нэг номны артадлын би та нарт сканердад оруулаад өгөхийг л бодъё. Тэгээ багш нөгөө өөр хичээлтэй болохоор айгүй тавцаад хэцүү байх юм аа. За Хаяат корпорац нь болохоор сүлжээнийхээ хувьд зочд буудлын зочин хүлээн авах алба. Тэгээ хүлээлгийн танхим засал чимэглэл шилэн бүхээгт сахилгаан шат зэргээр гайхагддаг ийм тэргээрээ одоо өөрийнхөө зэрэг зандаа гаргаж ирсэн ийм зочд буудал байх нэ. За тэгэхээр зочд буудал болгон гэсэн өөрийн гэсэн ийм стил имижтэй байх нь шүү дээ тийм ээ. Тэгээ тэргээрээ одоо гарч ирдэг байх. За түүнчлэн өрөөний захиалга бүртгэл баталгаажуулалтыг компьютерийн системээр хянаж удирдах болсон зочд буудлын хөгжлийн бас нэг ийм том олголт болжээ гэсэн байна. За 1960 оноос сүлжээнд нэгдсэн процесс эрчимтэй явагдаж 1990 оны дунд гэхэд дэлхийд нэр дарсан зочд буудлууд 30 гаруй хувь нь болохоор томоохон корпорац сүлжээ зочд буудал нэгдсэн байна. За эдгээр Америк нэгдсэн улсын зочд буудлын дэлхийд зөнхөлөх байр суурь эзлэх болсон нь 1990-ад онд дэлхийн зочд буудлын хамгийн том 10 сүлжээнээс Европын 2 том сүлжээ зочд буудлыг шахан гаргасан байх нь. За энэ дээр нь болохоор зөвхөн Аккор энэ болохоор яг нь Францын зочд буудал. За тэгээд нөгөөх нь болохоор PLC гэдэг Английн 2 сүлжээ зочд буудал үлдэж бусд 8 сүлжээ зочд буудал нь болохоор Америк нэгдсэн улсын зочд буудлын сүлжээ хамрагдсан байна гэд. За манай гарагийн зочд буудлын хамгийн том нь болохоор 10 сүлжээ дэлхийн 6 оронд 4300 5000 зочны юм өрөөтэй өрөө бүхий за 4400 зочд буудлыг нэгтгэсэн ийм Америк нэгдсэн улсын hospitality franchise тэргүүлсэн байна. За дараа нь болохоор 62 оронд 36365 тийм ээ 309 өрөө бүхий 2031 зочд буудлыг нэгтгэж юм оруулсан байна. За сүлжээний эхний тавд болохоор ийм зочд буудлууд. За уншаар эхний тавд гэдэг. Бронз.
тий. Тий, Sheraton Hilton гэж сонссон байгаа. Boston гэж Hilton дотроо болохоор арай нэр нь өөрчлөгдөж явд юм лээ. За, Hotels Carlson Group зэрэг. За, ийм сүлжээчд бодлоод байна. Сүлжээчд бодлоо бүгднгийн чэйжлээд авчаарай. За одоо нас 3 жилийн өмнөх мэдээлэл байгаа. Энээс одоо тэгээд гэрийн даалгаварт би та нарт бас энийг сүүлийн сүлжээ 10 жишээдлын талаарх мэдээлгээд за яг хав ерөнхийдөө бол ингээл да. Энэ жишт буудлын талаарх мэдээллүүдийг олоод авчих. Тэгээд семинарын цагдаар болохоор хэдүүлээ яг хав. Тэгэхээр сүлжээ 10 жиштэд дэлхийд ингээс 10 жишт буудлын талаарх эхний харавт ордог сүлжээ жишт буудлын үйл ажиллагаа тэр юунуудын талаарх мэдээлэлүүд, үйлчлэгийн талаарх мэдээллүүдийг та нарт гэрийн даалгаварт өгөөд тэгээд тэрэн дээр семинарын цагийг явуулъя. За буудлын сүлжээний ангилал. За буудлын сүлжээний ангилал нь болохоор яаж ангил гэдэг юм бэ? Тэгэхээр энэ одоо хэдийн слайд байна. За сүлжээний ангил нь болохоор олон улсын чөчтбуудлын нийгэмлэгээс чөчтбуудлын сүлжээг болохоор 3 ангилалд хуваасан байдаг. Энэ болохоор нэгдүгürt нь корпорацийн сүлжээ. За энэ нь болохоор олон тооны чөчтбуудлууд бүхий корпорацийн нэгдсэн юм болохоор нэгдсэнийг болохоор яах нь корпорацийн сүлжээ гэж нэрлэдэг байна. За хоёрт нь болохоор бие даасан чөчтбуудлын сүлжээ гэж байдаг байна. Эхнийх нь корпорац, хоёр дахь нь бие даасан тийм ээ. За бие даасан чөчтбуудлын сүлжээнд болохоор захиалга нэгдсэн системтэй, маркетингийн үзэл баримтлал, зар сурталчилгаа болон тухайн чөчтбуудлд үзүүлдэг үйлчлэгээнийхээ нарийн тийм стандартыг хорших зорилготой, нийлж ингэж хорчин явуулах зорилготой томоохон чөчтбуудлууд нэгдэж болдог байна. За зөвхөн менежментийн үйлчлэгээ үзүүлэх үүрэгтэй юм байгуулагдсан сүлжээ чөчтбуудлууд байдаг. За энэ дотроос корпорацийн сүлжээчд бодол гэхээр ерөнхийдөө олон тооны юм жочд бодол бүхий одоо нэгдсэн юм удирдлагатай нөгөө бүх шан түрүүний хэлээдсэн ийм жочд бодол корпорацийн гэж байгаа. Би даасан гэхээр одоо яаж вэ? Захиалга нэгдсэн юм системтэй маркетинг зар сурталчилгаа болон тухайн жочд бодлын үзүүлдэг үйлчлэгээний юм нэгдсэн юм хоршиж нийлүүлж байгаа нэгдсэн юм стандарт гаргаад ингэж үйл ажиллагаа явуулдаг байна. За зөвхөн менежментийн сүлжээчд бодол. За энэ зөвхөн менежментийн сүлжээчд бодлыг болохоор Монголд нэвтрүүлж болох юм аа гэд. За энд нь болохоор нэвтрүүлсэн чөчд бодлууд нь одоо багш нар түрүү яриадсан. Хаан палас буюу кемпус гэж чөчд бодол болохоор яах нь зөвхөн менежментийн сүлжээг нь л авсан байх нь шүү дээ тийм ээ. Одоо манайд ч одоо юу гэдэмд санхүү эдийн засгийн дээд сургууль ч гэдэг юм худлаа үйлдвэрлэлийн дээд сургууль хувьчлагдах гэж байна. Зөвхөн менежментийн хувьчлалд орох гэж байна гэж ярьдаг өссөн шүү дээ, тэ. Тэгэхээр яах нь зөвхөн менежмент гэхээр зөвхөн удирдлагуудын солиол. Тэгээ удирдлагууд нь болохоор яах нь тэр сүлжээчд буудлын удирдлагаар л ингэж явдаг байна шүү дээ, тийм ээ. За одоо санхүү эдийн засгийн дээд сургууль гэхэд чинь одоо юу гэдэг юм би одоо тэр санхүү эдийн засгийн дээд сургууль ерөнхийдөө нэг жигэд юм үйл ажиллагаа нь яваад байна. Үүнийг сайжруулахын тулд бид нар ийм менежментийн ийм сайхан үйл ажиллагаанууд явуулаад одоо оюутны тоог хэсгэж гэдэг юм уу те сургалтын үйл ажиллагааг нь сайжруулад ингэж ажилланаа 5 жилийн дотор ч гэдэг юм 3 жилийн дотор ч гэдэг юм уу. Тэгээд хэрвээ тэр үйлчлэгийг үзүүлж чадахгүй бол яах нь тэр менежментийг удирдахсан хүн бол алдагдaltaд орох нь шүү дээ тийм ээ. Тэгээ ингэж менежментийг л өөрчилдөг байх нэ. За сүлжээ нэгсэн чөчд бодлын бүтээтгүн үйлчлэгээний чанар жигд сайн. Тэгээд үүнд хөлс тогтмол байдаг ийм давуу талтай. Ийм онцлог ийм давуу талтай байдаг бахан. За түрүүн багш дуртай явсан байгаа тийм ээ. За тэгээд дэлхийн аль ч тийм улс оронд байгаа тухайн сүлжээний чөчд бодлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Альч дуудлаас нь тийм ээ. За тэгээ нөгөө талаар үйлчлэгээний нэгдсэн стандарт мөрддөг учраас жошид сонголтоо хийх тийм өргөн боломжтой байдаг аа.
Нэгдсэн стандарт мөрддөг учраас багш нь түрүүн бас хэлсэн байгаа. Тэг нэг дэлгэрүүлж яриад байхав та тийм ээ. За. За энэ бол одоо сүлжээч чөтгөлийн юм даваа тал байдаг. За чөтгөлийн сүлжээнд дурын ийм чөтгөл нэгдэх боломжгүй боломжгүй бөгөөд сүлжээнд нэгдэх тодорхой нөхцлүүд байдаг гэд багш нь түрүү хэлсэн тийм ээ. Тэгээ эдгээр нөхцлүүд юуны өмнө чочны 5 тухтай нөхцөлийг хангах төвшин. Тэгэхээр яах нь? 5 тухтай нөхцөлийг хангах төвшин. За догчлолт өөр. За тэгээд тэр төвшин тэгээд зочны өрөөний хангамж за стандартын ангиллал ямар ангилалтай байгаа. Тэгээ байршил гэдэг юм бол маш чухал байдаг ч тийм нөгөө сүлжээч чөтгөлийн хувьд бол байршил. За ажиллах хугацаа бол ерөөсө 24 цагийн хугацаагаар үйлчилдэг гэд. За зочны хоолны үйлчилгээ. За хоолны үйлчилгээ нь болохоор хоолны үйлчилгээний ангилал нь ямар ангилалд багтдаг гэлээ? Сулмгэрлээ. Нэгдүгээр зэрэглэлийн, хоёрдугаар зэрэглэлийн ингээл тэгээд ямар зэрэглэлийн гэж хэллээ гэсэн. Чөтгөлийн дэрэгдэх зоогийн газрын зэрэглэл асуудаг гэсэн. Нэгдүгээр зэрэглэлийн ресторант, хоёрдугаар зэрэглэлийн ресторантай гээд тэгээд чөтгөлийн дэрэгдэх ресторан нь люкс зэрэглэлийнх байна. Люкс зэрэглэлтэй. Тий, люкс зэрэглэлийн. За зэрэглэлээр нь болохоор яах нь вэ? Чөтгөлийн дэрэгдэх ресторан люксээр ангилдаг ахаас люкс 1 2 3 гэж ангилнаа гэдэг багшнаас маа тийм ээ. За зочны өрөөний хангамж хаана явжлаа? Хоолны үйлчилгээгээ явж нэрэ тий. За зочны хоолны үйлчилгээ. За хоолны үйлчилгээнд дээр нөгөө 3 ресторантай байна. Тухайн орны тэгээд Ази, Европ гэх тий. За зочин байршуулах хугацаа. За үйлчилгээ. За өрөөний үн тариф эднэр нь бол багтнаа гэсэн үг. За чөтгөлийн үйлчилгээний өөр нэгэн давуу тал нь болохоор тэдгэрийн удирдлагын нэгдмэл зохион байгуулалтын менежментээр ажилладаг ийм давуу талтай. За чөтгөлийн шүлжээний удирдлагын зохион байгуулалтын бүтцэд 50-аад оноос 2 үндсэн ийм завгар голж ирсэн. За нэгт нь юу гэж байна? За багчтай уншаад өгөөрэй. Швейцарын Чизер.
За жишээлбэл шүлжээн тавигдах юм нийтлэг шаардлага байдаг. За энэ нь болохоор нэгт нь тавигдах шаардлага стандартлаг гэсэн үг тийм ээ. Тавигдах шаардлага ингээд стандартлаг ерөнхийдөө бол. За тавигдах шаардлага нэгт нь болохоор архитектур засал чимгэлийн хувьд нэгдсэн нэг хэв маягтай байх. За хоёрт нь юу гэж байна? Худалдааны тий харин энийг ингээд за энийг тэгэл ойлгоол юм шиг та. Худалдааны маркетинг тэгээ танилцуулга гадаад мэдээллийн нэгдсэн юм бодлоготой байна. За тэгээд дараа нь болохоор яах вэ? Гуравт нь олон төрлийн үйлчилгээтэй сарал уужим хүлээх танхим заалтай байна. За дөрөвт нь болохоор яах вэ? Олон төрлийн үйлчилгээ гэхээр яг нөгөө үндсэн үйлчилгээ, нэмэлт үйлчилгээ гэдэг нэг хоёр үйлчилгээ багш нь яриад байгаа тий урд. Тэгээ үндсэн үйлчилгээнээс гадна олон төрлийн нэмэлт үйлчилгээтэй тэгээ саруул тийм уужим хүлээлгийн танхим заалтай байна. За дөрөвт нь болохоор зочд буудлын одоо үйлчлүүлэгч гэдгийг гэж бичээ ойлгоорой. Иргэсэд гэдэг дээр одоо буруу багш нь биччихжээ. За үйлчлүүлэгчдийг хүлээн авч бүртгэх ажлыг маш шуурхай гүйцэтгэж чаддаг байх. За тавт нь шивэж ширээний үйлчлэгээ бүхэн өглөөний хоолор үйлчлэх. За энэ нь болохоор та нар ч гэсэн зочд буудлын ерөнхийдөө орж исэн баг тий. Орж үзсэн үстэй. За тэгэхээр шивэж ширээ гэдэг ямар ширээ гэдэг юм? Шивэж ширээний нислэл гэж ямар ширээний нислэлтэй дээ? За хоолоо яаж авдгийг? Тэг хоолоо яриад байгаа нэ. Хоолоо яриад байгаа. Мэдгүй нэ. Уг нь та нар зөндөлж очтол. Хөргөшрээ. Хөргөшрээ биш юм аа. Тэгээ шивэж ширээ гэхээр ерөнхийдөө шивэж ширээгээ юм өглөөний хоолоор үйлчлэх гэхээр зочин өөрөө нэг хөссөн хоол авч иддэг тий. Нөгөө ийм халуун баригчтай. Та нар угаасаа зочд буудлын дээр бууж л байсан да. Тэгэхээр чи өглөө ингээд нөгөө зочд буудал босонгууд нэг хоолндоо ороор гэдэг карт өгдөг шүү дээ. Картаар хоолоо иддэг шүү дээ. Яваад оронгууд яадаг лээ. Ийм өөрөө юм халуун баригчтай юм тоогоонуудад ингээд хоолнууд чийцмэдэг шүү дээ. Өндөгч гэдэг юм уу, гамбарч гэдэг юм уу, хуушуурч гэдэг юм уу, одоо юу гэдэг өглөөний хоолнд ихэвчлэн нөгөө байцаа салаадууд ингэж орсон байдаг шүү дээ, тий. Тэгэл мантан бууцч гэдэг юм уу одоо тэднийгээ болохоор одоо яадаг ах нь жошны үйлчлэхэд бэлэн маягаар ингээд өөртөө үйлчлэх маягаар л тий. Манайд ч одоо тийм юу т үйлчлэгээтэй зовын газар ч одоо за Монголд гэхээр Алта барбекю ерөөхдөө тестийн дүү юм тий. Очоод өөрөөсөө гоо зоогийн газар л да. Өөр өөртөө тэрүүнтэй ерөөхдөө төстэй шивээс ширээний үйлчлэг нь болохоор тухайн жочин хүссэн хоолоо өөрөөсөө аваад ширээндээ авчираад идээд явдаг юм үйлчлэг болохоор зочд буудлын үйлчлэгэнд байдгийг. Бид нар л авч гарч болохгүй. Тэгээд бас нөх үлдээгээ зааж болохгүй гэсэн тийм дөрмийг баримталдаг. За ийм ойлгоцсон тий. За тэгээд зочд буудлуудаар хонж өнчхөр одоо тэр шивэж хэрэгтэй нь ямар юм бэ юм бэ? Нэг багш яриадсэн. Байдаг. Тийм үү. За тэгвэл 3 одноос дээд зэрэгэлтэй зочд буудлууд буугаалаарай. Одоо зочд буудлын мэрэгжлийн хүүхдүүд юм чи тий. Та нар нэг оттоод нь бууцсан шиг. За. Их болроо. Байна уу? Энийг их болроо байгаа мó ер нь? Энэ алга болчихжээ. Наач алга болсон байх шүү. Аль нь нүүр царайга алтан гэрэл байна. Унтчихсан юм уу?
Нүүр царайгаа харуулаарай алтан гэрэл болроо хоёр сонсогдохгүй байна. Тэр энэ одоо гарцсан. За. Шивэ ширээний засал. За. Тэг өглөөний ямар хоолор үйлчлүүлж байсан? За багшаа аваад яваарай. Аа. Тэгээс манай ангийнхан төгсөлтөөр юу явж ирсэн. Бэж явж ирсэн. Тэгээд зүгээр л аялах журмаар явж ирсэн. Гоё л юм лээ. Төгсөлтөөр гоё ихгүй таад хэдэл байлаа ангида. Тав л ойлоо. Нөгөө ангид төгсөлтөөр л тэгвэл явсан дээр шүү дээ, тий. За тэгээд та нар ч гэсэн одоо Монгол руу ирэхдээ тэр Бээжинд очиод нэг 2 хоног амар гоё чөчтөл нь буугаад сайхан амраад тэр гоё юмнууд нь үзээ тэгэл нааш ирж л та яагаад болохгүй ч тий. Өчнөр одоо ажилтсан юм чинь тэгж нэг явах юу байна үсттэй тий. Тэг боломж л байна үсттэй. За тэгээд дараа нь хурлын заалтай ахимтай байх. За үн тарифын уян хатан бодлого баримтлах. За ерөөс яасан ингээл одоо люкс ангиллын өөрөө одоо тетэн одоо $400 ч гэдэг юм уу. За стандарт ангиллын өөрөө $200 ч гэдэг юм уу. Ийм уян хатан биш ийм хатан бодлого бол баримтлагдаг байх нь шүү дээ. Ерөнхийдөө л уян хатан бодлогыг бол баримтлнаа. За нэгдсэн удирдлага маркетинг харилцаа тэгээ мэдээллийн албатай байх. Нэгдсэн удирдлага маркетинг харилцаа мэдээллийн албатай байх. За нөгөө албатай дотор чинь нэмэгдээд явчлаа шүү дээ, тийм ээ. Нэгдсэн удирдлагын алба гэж тустай байх нь тийм ээ. За тэгээ маркетинг алба бол багш маркетинг алба байх хэрэгтэй гэж мэдээлэл харилцааны алба гэдэг нэг алба нэгдсэн байгаа. За сайн дүрэн гэж нэрлэгддэг Вестерн романтик хотелийн төрлийн зочдлуудын сүлжээ. Ийм сайн дүрийн үндсэн дээр нэгдсэн юм сүлжээнүүд байдаг ах нэ. За тэгээд энэ сүлжээ зочдлуудын нэрнүүдийг та нар ерөнхийдөө орчуулаарай заяа. Зүгээр л та нар зүгээр мэдээллийг авч байгаад л хэрэгтэй шүү дээ та нарт. Тэгээ нэрнүүдийн багштай орчуулад хэлж яахгүй Вестерн гэдэг чинь монголоор одоо тийм үг юм байна гэдэг. Романтик хотел чинь тэгж байна гэдэг. За тэгээд нөгөө зочдлуудыг ерөнхийд нь сонгохдоо залуучуудын зочдлууд гэж нэрлээд байдаг. Романтик гэвэл бас арай өөрөөр сонсогдож шүү дээ. За алтан гэрэл уншаарай.
байна. Марк. Өөр ингэсэн марк. Марк. Одоо машины марк гэж хэлдэг шүү дээ. Тэрүүн шиг одоо шүлжээчдүүд л өөр ингэсэн марктай байдаг байна шүү. За. Байна. За, ойлгосонгүй юу? Ахаад уншаад ойлгоод багштай яриа. Татвараа нэг урдчилж төлөөд их хэмжээний юм тодорхой хэмжээний гэдэг нь болохоор их хэмжээний юм татвар урдчилж төлнө гэдээ багш нь хэлээд байгаа шүү дээ, тийм ээ. Татвар одоо 5 жилийн хугацаанд одоо татвар төлөөд тэгэл нөгөө нэгдсэн юм фонттой болчихдог байхгүй. Тэгээд тэрнээ болохоор одоо энэ зар сурталчилгаа, маркетинг, бүтээгдэхүүн борлуулалт, санхүүжилтэндээ ингэж зарцуулдаг байна шүү дээ. Тэгээд өөрөөр хэлбэл нөгөө тодорхой гэрээгээр Аккор гэдэг нөгөө шүлжээчдүүд байгаа. Та нар уншаарай. Ороорой заяа. Аккорчдүүд л гэдэг. За тэгээд энэ нь болохоор хамтын юм гэрээгээр үйл ажиллагаагаа явуулдаг жишгүүтлийн холбоо бөгөөд ингэхдээ өөрсдийн санхүү эдийн засгийн бие даасан байдлыг хадгалдаг зохион байгуулалтын юм төрөл хэлбэр хэлдэг байна. За өөр асуучмаар юм байна уу гэшээсээ. Байна. За. Мэдгүй. Та нар сонсогдоод байна уу? Тэл, Софтэл. Маркер. Дотоодын маркер нөгөө яг одоо юу гэдэг манад бол нодны зэрэглэр ангилдаг шүү дээ. Тэр үчигэл дотоодын зэрэглэр ангилна л гэсэн үг. За их болор ойлгоогүй юм байна уу? Асуух юм байна уу? За. Сонсогч байна. За, их болор уншаарай. За. Энэ гаднаас нөө би яах вэ нийцсэн байгаа юм. Тэгээ энэ орж ирээд байгаа юм болоо.
За одоо хаацсан. Гарч ирээд байна уу? Одоо яасан? Мгм. Хоолойдын түрүү Америк нэгдсэн улс их гэд хэлсэн те. Түрүү гарсан те. Америк нэгдсэн улсын хоолойдын. Мгм. Ойлгохгүй нөө. Яагаад ойлгохгүй нөө? Уг нь уншаад явал та нарт бас арай ойлгомжтой юм болол гэж бодсон юм л да. За тэгвэл бас уншаад явъя. За сүлжээнд нэгдсэн буудлууд нь болохоор өөрийн худалдааны тэмдэгтэй байдаг. За өөр өөр гэсэн юм тэмдэгнүүд байдаг. Та нар анзаарч хардаг бах тий. Одоо аккорд жижигдвал гэтэл өөр одоо Шангрила жижигдвал гэтэл өөр одоо өөр чин Хелтон жижигдвал гэтэл өөр юм өөр өөрсдийн гэсэн худалдааны юм тэмдэгнүүдтэй гэдэг юм л да. Тэр нь болохоор Шангрила тий Хелтон гэл бүгд сүлжээ жижигдвал шүү дээ. Тэгээ түрүүн бас нөгөө аккорд гэхээр Францагч гэдэг юм. Уг нь бол Шангрила чинь тий одоо юу гэдэг тэрний чинь одоо сүлжээ жижигдвал оруулж ирнэ л гэж яригдж байгаа сүүлдээ худалдааны төв маягаар л тохиолцсон юм лээ. За худалдааны тэмдэгтэй жижигдвуулын даваа талууд гэвэл сүлжээний буудал хааж байсан хэрэглэгч жижигдвуулын үйлчлэгээний чанарын тухай сайн мэдээлэлтэй байдгаа гэд түрүүн багш нь хэлсэн байгаа тий аль жижигдвал үйлчлэгээ чанарын асуудал бол ерөөсөө одоо тухайн оронд аль ч оронд боосон болохоор ижилхэн байдгаа гэд энэ нь болохоор даваа тал болж өгдөг. За энэ сүлжээний шинэ буудал байгуулахын өмнө зар сурталчилгаа хийх, захиалга авах, ажлын бүрэн итгэлтэй болохын зэрэгцээ байнгын үйлчлүүлэгч шинэ буудал буухад төрүүчийн аяллаар нэгдсэн дуршлага хэрэг болдог байна. Тэгэхээр энэ юу гэсэн юм бэ гэхээр ерөнхийдөө л ерөөсөө төрөнд нь одоо Хелтэн жижигт буудал бууцсан хүн бол одоо Монголд шинээр үйл ажиллагаа явуулж байгаа Хелтэн жижигт буудал бариад явуулаад одоо шинээр үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн тэрэнд буухт бол одоо ямар ч хайх аюулгүй бүх үйлчлэгнүүд бол ижилхэн байна гэдэг. За жочт буудлын шүлжийн шинэ жочт буудал нийхэс өмнө захиалга авч эхэлдэг бөгөөд энэ хүчээс эхлэн тухайн нэр түүний тухайн мэдээллүүд холбогдох бүх лавлгааны болохоор сэтгүүл ордог байна шүү дээ. Лавлгааны юм сэтгүүлд одоо юу гэдэг юм бэ? Одоо миний ч одоо манайхаар бол нөгөө шар ном гэл нэг нэрлээд байдаг та. Лавлгааны тийм ном байдаг байхгүй Монголд бол та нар харж байна уу?
бүх одоо газрын утас хаяг, мэйл хаягтай тий утасны дугаартай тийм ном байдаг хгүй. Тэгээд одоо ямар хямдрал үзүүлж байгаа талаарх лавлагааг бол ийм утсаар авнаа гэл ингийн утсаар авнаа гэл тийм нэг ном байдаг. За тэрүүн шиг ийм сэтгүүлдэл лавлага ийм сэтгүүл хэвлэгдсэн байдаг. За сүүлийн жилүүдэд болохоор Орос оронд зочдлын сүлжээ нэгдэл байгуулагдах болсон. Тэгээ одоо Америк нэгдсэн улс ч гэдэг юм уу, Франц ч гэдэг юм уу, Герман ч гэдэг юм уу улсууд нь болохоор сүлжээч бодлууд л урд нь байсан. Харин сүүлийн үед бол одоо Оросд бол сүлжээч бодлууд бол нэлээд олноор юм байгуулагдчихж байгаа. За 1997 онд зохион байгуулалтын болон хууль зүйн өөр хэлбэртэй Алтай, Бакл тэгээд юу гэж байна? Бостход гэнэ. Тэгээд Зарастная, Золотые колог, Молод за одоо энэ уншаарай. Молод дэжтэй нэг нөө. Одоо би энэ чад хэцүү юм. За Октенко, Ярославский, Москва зэрэг юм 10 гаруй жишт бодлыг нэгтгсэн сайн дурын юм нэгдсэн юм жишт бодлын сүлжээ нэгдсэн юм байна. Энэ нь болохоор Оросын анхны жишт бодлуудын сүлжээ байсан гэж. Тий харин уг нь бол тийм боломж бол ашигтай тий. Тэгээд ядаж л тэг зөв маркетингтэй тэгээд үйлчлэгийн сайн жишт бодлууд л нэгдвэл одоо үйл ажиллагаа сайн явагдана л да. Гэсэн ч гэсэн монголчууд нэг юм нэг юутай байт юм байна л да. Жалгадаа үзэлч гэдэг юм те нүүлчтэй соёл иргэншил нь ерөөдөө одоо бизнес нь гараагүй, сэтгэл зүгээс нь гараагүй. Тэгэл одоо байн хардаатай те. Одоо энэ сүлжээнд нэгтчүүл одоо хин илүү надаас илүү аваад идчих болол улс төрчд нь хүртэл тийм болцсон л одоо амьдарч штэ те. Тэгэхээр одоо юу гэдэг нь хөгжлийн одоо хоошин суух одоо тийм муухай юмнууд л гарсан. Тэгээс бөө юм болно штэ те. Тэгээд ийм юмнууд л одоо болохгүй л. Өвөн давдаа болгож ясанд орвол тэр нь л дээр л тий. Одоо юу гэдэг одоо махны чиглэлч гэдэг юм уу, сүүний чиглэлч гэдэг юм одоо өхөр малнуудаа өсгчүүл одоо манай монголчууд ч одоо басч гайг болчих гол байгаа шүү дээ. Тэгсэн чи яасан гэхээр нөгөө л нэг нэгээр малаа хариулаад ингээд амьдрацсан хүмүүс чинь болдгоо юм байна л да. Сэтгэл зүйн болдгоо юм байна л да. Сэтгэл зүйн нэгдэж өгдөг юм байна л да. Тэгээ сонирхолж ярихад нөгөө монголчууд ч ерөөсөө л нөгөө жалга доороо амьдарчсан. Тэгээд цаг баримтлахыг мэддгүү те. Одоо өдөөс өмнө өдөөс хойш гэсэн нөгөө цагийн юм баримжаатай. Тэгээд өдөөс өмнө л багтаагаал ажиллаа амжуулж явал одоо тэдэн цаг тэдэн минут л ер нь хамааргүй байдаг юм байна л да. Тэгээд нэг өвгөн одоо Германч одоо цаг маш сайн баримталдаг орны нэг штэ тийм ээ. Германд очиод нэг хуралд очсон юм байна л да. Тэгээ хуралд яваад тий хамгийн чангараа цагийг барьдаг секундээр барьдаг одоо улс орн штэ тийм ээ. За тэгээд нөгөө улс оронд ч очиод нөгөө хуралдан суух гэсэн чи хэдэн минут хоцорсон юм байна л да. Тэнгүүт нөө өвгөн хэлсэн гинэ. Гээ хүүхээ одоо би одоо манай монголчууд чинь ерөнхийдөө ийм штэ айгүй ингээд олон ажил ингээд нөгөө сул талаа давуу тал болгон ашиглаж тэр менежерт хийж тэр хуралдаа орсон байгаа юм л да тэр өвгөн. Тэгээд хэлэхдээ бид нэр одоо манай монголчууд одоо сул тал нь ингээд ийм байдаг ч гэсэн ингээд цаг хоцорч баримталж чаддгүй ч гэсэн давуу тал бол бас байна үгүй. Тэгээд давуу тал нь болохоор манай монголчууд ч одоо морой одоо аргамжаад ирэх хоорондоо юу гэдгийг аргалаан түүгээд ингээд гэртээ үрээд ирдэг ч гэдэг юм уу тий. Бас нөгөө ойр хавьд байгаа мал хуугаа хараад аргалаан түүгээд тэгээд тэнгэрийн байдлыг шинжээд одоо тэгээд одоо зам одоо юу гэдгийг айлхаа хүнтэй яриа хөрнүүлээд ингээд үрээд ирдэг юм айгүй олон ажил ингээд амжилтдаг байхгүй юу. Тэгээд ах нь одоо танаа нутгад ирээд танаа нутгийн тэр нөгөө сайхан энэ улс орны чинь хөгжлийг хараад тэгээд
наан одоо нэг хүнтэй уулзахаас тагаа ажлыг амжуулаад ингээд орж ирлээ гэд хэлээ. Тэгээд менежерийг бүр гайхуулаад тэгээд хуралдаа орж ирсэн нэг юм түүх байд юм байлээ. Тэгэхээр монголчуудад бас ажлыг бол ажлыг бол тэгэл амжилтдаг байх нь шүү дээ тийм. Ерөнхийдөө монголчууд бол тэгдэг шүү дээ тийм. Одоо зөвхөн одоо юм угаанал гэж тэгэхэд чинь одоо гадаадын орны одоо эмгтээчүүч гэдэг юм уу тийм эхнэрүүд нь одоо зөвхөн л нөгөө л юмаа л угаанал гэсэн юм бодолтой байдвал монгол эхнэрүүд л маш олон ажлыг амжилт чаддаг байна л да. Хүүхдээ хооллоод за юмаа угаагаад тэгээд одоо яах нь гэрэн цэвэрлээд найзтайгаа уцаар яриад тийм. Тэгээд одоо өөр юу гэдгийг бас ингээл жижиг ажлуудаа бүгднийг амжилуулад юм уугаад дуусгадаг бол гадаадын орны болох юм л угааныг бол угаагаал тэрнийг л дуусгах хэрэгтэй тий. Ийм одоо хүүхдээ хоолнд гэвэл тэр цагийг бүрэн ингэж гаргадаг байх нь л тий. Монголчуудын даваа тал бол бас ийм даваа талтай нөгөө нүүдэлчтэй соёл иргэншилтэй байсан болохоор за 1990 оноос одоо та нар айгуул хүүхдээсэн байгаад тий. 90 он төржсэн аяг бол тий. За тийм үү. 90 оныхон болроо. За жоох юм байна. За 1990 оноос Оросын зочд буудлын барилга юу дуурайд байна? Та нар телевизэр чи харах юм байгаа мó? Харин тий. Минийхээс бол одоо энэ хавир бол одоо тийм чимээ бол гайгүй л энэ да. За. Одоо яаж вэ? Одоо дуулчихна. Гайг уучлаа тий. За. За 1990 оноос Оросын зочд буудлын барилга бол өөрчлөгдсөн. Тэгээд удирдлага нь болохоор гадаадын зочд буудлын сүлжээ зочд буудлуудаар сүлжээ өргөнөөр оролцож гисэн байх нь. За тэгээд дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр зочдуудын сүлжээнээс гадна зочд буудлын бизнесийн хамгийн сайн байгууллагыг нэгтгэх зорилготой холбоо нэгдлүүдийн үйл ажиллагаа явуулсаар байгаа. Тухайлбал дэлхийн шилдэг зочд буудлууд нэртэй олон улсын корпорац 1928 оноос хойш дэлхийн хамгийн шилдэг зочд буудлыг шалгаруулах ажлыг хийсээр байна гэж. За энэ байгууллага болохоор шилдэг зочд буудлыг өөрийн гаргадаг, тусгай чагсаалтан жил бүр зарлан тунхагладаг. За мөн дэлхийн онгоцны буудал амралтын газар нэртэй байгууллага нь болохоор 30-аад жил ийм үйл ажиллагаа явуулж байгаа. За мөн 1968 оноос дэлхийн Тийшээ гэдэг ийм буудлууд болохоор ийм нэртэй буудал олон улсын буудлын ассоциацид болохоор Парис хотноо байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Энэ болохоор ерөнхийдөө л ийм ерөөсөө л нөгөө зочд буудлын үйл ажиллагаа сайжруулахын тулд бол ерөөсөө байнга л одоо яадаг бахна. За чинь юм орж ирээд. Байнга одоо яг нэг шалгаруулалт бол явагдчихадаг. Тэгээд энэ шалгаруулалтаар бол одоо дэлхийн оны дэлхийн шилдэг 10 зочд буудлуудыг шалгаруулдаг. За тэрнээс гадна дэлхийн одоо сүлжээнд нэгдсэн шилдэг 10 зочд буудлч гэдэг юм уу те би даасан үйл ажиллагаатай шилдэг 10 зочд буудлч гэдэг юм уу ийм сүлжээч бус ийм буудлуудыг бол ингэж шалгаруулдаг байгаа. Энэ нь болохоор үйл ажиллагааг дэмжих, сайжруулах ийм зорилготой явагддаг. Манай Монголд бол тийм байдаггүй тий. Таваад гэл нэг нэр хүчээд зочд буудлын холбоо гэж үнэхээр ажилтдаг л да зочд буудлууд. Гэвчиг яадаг нөгөө холбоо нь болохоор үйл ажиллагаа яг тэр хэмжээнд нь явуулдаг. Одоо жишээ нь зочд буудлын багш нар хэдэн багш нар ажиллаад байгаа ямар хичээл заагаад байгаа ч тэр зочд буудлын холбоо болоор үсэ анхаарч ажилтдаг шүү дээ. Аялал жуулчлалын яам гэл том яам байж л гэдэг. Тэр нь болохоор тийм яг зочд буудал тал руугаа хийсэн ажил бол дөрвтэй хийсэн ажил бол байдаг байх нэ. За та нар минь ирээд л тэгээд өөрчлөөд шинжилгээ төхөн байна шүү дээ тийм ээ. Зочд буудлын өөрийн гэсэн бие даасан
Тий өөрийн гэсэн бие даасан ийм холбоо одоо байгуулж болно шүү дээ тийм ээ. Монголын зочд бодлын сүлжээ зочд бодлын холбооч гэдэг юм уу? Бие даасан зочд бодлын холбооч гэдэг юм уу тий. Тэн дотроос одоо тэгээд стандартыг барьж агаад одоо шалгаруулад үйл ажиллагааг нь хянаад тэгээд тэрэн дотор нэг үйл ажиллагаа муу явуулж байгаа зочд бодлуудыг одоо юу гэдэг нь тий торгоод тэргээр одоо цанхуужуулаад бас үйл ажиллагаагаа явуулаад ингэж зүйлээ явуулж болно. За энэ нийгэмд болно тий. Тэгээд Монголын зочд бодлын холбоо гэдэг чинь зүгээр хувийн холбоо байдаг аахгүй юу? Хувийн хөвчлийн үйл ажиллагаатай. За тэгээд нэг тэмцсэн юм болно. Тэгээд тэр зочд бодлын холбоонд болохоор одоо манайд яг явуулж байгаа үндсэн үйл ажиллагаа нь болохоор зүгээр л нэг ийм үйл ажиллагаа явуулдаг байхгүй юу? Нэг гарын авлага гаргах тий. Одоо юу гэдэг аялал жуулчлал бодлын эрх зүйч гэдэг юм уу? Аль эсвэл за аюулгүй байдлын хамгаалалтын албаны одоо гарын авлагч гэдэг юм уу те ийм жижиг өрөө цэвэрлэгийн үйлчилгээний албач гэдэг юм уу ийм жижигхэн ийм гарын алганууд гаргадаг. Тэгээд дээрэс нь болохоор стандартаар суудаг. Жуулчлал бодлын стандартаар суудаг байхгүй юу? Стандарт гаргахад одоо 5 жил тутамдаа нэг стандарт гаргана гэдэг ерөнхийдөө заагаад өгсөн байдаг. Тэгээд энэ стандартаар суудаг. За дээрэс нь жижиг юм сургалтууд явуулдаг. Одоо өрөө цэвэрлэгийн үйлчилгээний сургалт ч гэдэг юм уу, чөчөө хөлт галууны сургалт ч гэдэг юм уу, аюулгүй ажиллагааны сургалт ч гэдэг юм уу тий. Одоо өөр ямар сургалтууд байж болдог лээ. За ийм жижиг сургалтууд одоо тэгээд маркетингийн, менежментийн ийм сургалтуудад л явагддаг. Тийм л үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага байдаг зочд бодлын холбоо гэдэг. Тэгээд тэн дээр бол ийм шалгаруулалт явагдаад ийм төсвөртэй юм болохгүй. Харин тоогооч нарын холбоо гэж байдаг л да. Тоогооч нарын холбоо бол жилдээ яг нөгөө мастер тоогоочийг шалгаруулад ингээд за тэгээд залуу тоогооч шалгаруулад ийм уралдаан тэмцээнүүдийг шалгаруулад бас л хувийн ийм байгууллага байдаг. Тэгээд ийм та нар л тэгээд орж ирээд ингээд үйл ажиллагаа явуулаад тэр нь бол одоо ерөнхийдөө одоо юу гэдгийг гадаар төрчнөөсөө тасарсан нэг иймэрхүү нэг байгууллага харагдаад идэг. Миний бодлоор тэгж боддгийг шүү дээ. Тэгэхээр бол тийм нэг шажгансаа хэдэн залуучууд орж ирээд яг ингээд үйл ажиллагааг нэм байх хэрэгтэй гэл стандартыг барайл ингээд тэр эрх зүйн одоо дотоод эрх зүйн ямар байх хэрэгтэй, гадаад эрх зүйн ямар байх хэрэгтэй юм те. Тэднийг сайн судлаад мэдээл тэгэл үйл ажиллагаа явуулахад л болохгүй гэсэн байхгүй л гэж би хувьдаа боддتي. Тэгээд энэ дээр бол одоо англи хэлтэй тэг компьютер сайн мэдлэгтэй тэгээд одоо юу гэдгийг тэр нөгөө мэдээллийг маш хурдан шуурхаа авдаг ийм хүмүүс л ажиллах хэрэгтэй л доо энэ дээр. За энэ нийгэмлэгт орохын тулд болохоор 3 шалгуураар үзүүлэлтээр л ордог байна. За нэгт нь болохоор байгалийн унган тэн таатай орчин тойрон. За хоёрт нь болохоор эхлэг барилга өөрийн өнгө төрхийг харуулсан дотоод тогтчлт. За зочд бодол нь болохоор байгалийн унган газар тэр унган байгууллага бол ерөөсө бохирдуулахгүй цааш нь одоо сайжруулалт үйл ажиллагаа явуулах. За энэ барилга өөрийн гадна өнгө төрхийг харуулсан дотоод тогтчлт гэд. Одоо юу гэдэг ингээд нэг юм байдаг юм байл л дээ. Зоогийн газар дээр ингээд аваад үцхэд одоо юу гэдэг гэр зоогийн газар гэлтгсэн чинь бүх үйл ажиллагаа нь болохоор яг нөгөө гэр хэлбэртэй тэгээ модон нөгөө ортооч гэдэг юм уу те та нар харж л байсан бах те тэгээ үйлчлэгнүүд нь бүгд Монгол ах үтэй ийм үйл ажиллагаа явуулт юм билэ. За энүүтэй адилхан болохоор нэг шилэн зочд бодлоод ерөнхийдөө сүүлийн үед л гарч ирээд байгаа тийм ээ. Өөрийн өнгө төрхийг харуулсан тэгээд дизайнтай тэгээд тогтчлт нь ийм сайхан тогтчлттай юм зочд бодлоод л гарч ирж байгаа. За гуравт нь болохоор орчин үеийн шаардлагад нийсэн зочломхоо үйлчлэгээ сайхан хоол. За Европ зочдлуудын сүлжээ болон бие даасан ресторануудын нийгэмлэг хоорондын альва асуудлыг зохицуулдаг. За сүлжээ төрөлдсөн тодорхой стандарт хэм маягт оруулах явдал байдаг. Өөрийн өнгө төрхтэй бие даасан жижиг бодлуудаар үйлчлүүлдэг. Үйлчлүүлэгчүүлчдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй гэсэн юм. За энэ дээр болохоор ресторанууд гэдэг дээр бүс наваад үзэл дээ. Манайд болохоор сүлжээ зоогийн газрууд ресторанууд бол одоо маш олноор байгуулагдж байгаа шүү дээ тийм ээ.
Алта барбеку гэл тэгэхэд чинь одоо юу гэдгийг Оросд одоо хятадд ингээл үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэл хот дотроо нэлээ олон салбартай 3 4 салбартай тэгээд одоо дарханд ч гэдэг юм эрдэнэт ч гэдэг юм ийм салбартай ийм ингэж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд өөр чинь Бродвей гэдэг ресторануудын сүлжээ байдаг тий. Тэгэхээр ингээд хоолны газрын сүлжээнүүд л ингээд Монголд үйл ажиллагаа явуулаад ерөнхийдөө болж байгаа. Тэгээд жишээлбэл тал дараа нэг одоохондоо нэг тиймэрхүү үйл ажиллагаатай байгаа. Тэгээд нөгөө жуулчдын ирж байгаа нөгөө тэгээд улирлын шин чанартай голдуу байдаг чинь монголчин тий тэрнээсээ шалтгаалдаг байх л та. За сүлжээч бодлого үйлчлэгээний тэг маркетинг онцлог нь болохоор маркетинг үйлдэл баримтлал буюу концепт гэж ярьдаг тийм ээ. Энэ болохоор 20 дугаар зууны 50-аад оны сүүлчээр анх томьёолохдоо хэрэглэгч бизнесийн философи болох ашигт чиглэгдэж байсан бөгөөд харин аялал жуулчлал зочдлын салбарт маркетингийн үндсэн конвенц зарчим нэр томьёог хэрэглэх анхны системтэй оролцохыг 70-аад оноос эхлэн хийж эхэлсэн гэж байна. За аялал жуулчлал зочд буудлал зоогийн газрын маркетингийн онцлог нь болохоор нийгэм бизнесийн зорилготой аялал жуулчлал зочдлон хүндлэх ийм хэрэгцээний үйлчлэгээний хэрэгцээг илрүүлэх хэрэглэх стратегийг тодорхойлох юм явдал юм аа гэсэн байна. За аялал жуулчлал зочд буудлын зоогийн газрын үйлчлэгээний шин чанар нь болохоор түүний үл мэдрэгдэх, үл хадгалагдах, хувьсан өөрчлөгддөг ийм чанартай. За үйлдвэр үйлчлэгээний ийм үйлчлэгээ хоёр салшгүй ийм холбоотой явагддаг. Цаг хугацааны хүчин зүйл улирлын ийм онцлогтой. Цаг хугацааны хүчин зүйл улирлын ийм онцлогтой. Эрэлт за үйлдвэрлэгч хэрэглэгчийн байршил зэргээр тодорхойлогддог бөгөөд тэдгээр нь тухайн салбарт маркетинг хэрэглэх онцлогийг л өөр ийм онцлогийг бол бий болгодог байх нэ. За тэгэхээр зочд буудлал нь болохоор ерөөсөө за дараагийн слайд дээр эдгээр нь одоо тийм ээ энэ слайд дээр бүгд ингээд бичиж авсан байна. За тэгвэл энэ слайд руу ороод багш нь тайлбарлаа явъя. Үйлчлэгээ за хэдгээр слайд дээр байна? 15 дугаар слайд дээр явж байгаа юм шүү дээ. За энийг багш нь төр завсарлаад 8:30 болж завсарлаа тэгээ эргээд ороод тайлбарлаа явъя тэгвэл 10 минут засварлая тий. За энийг хаахтаа яаж хаагаар? Стоп. Энийг бичлэг хийгээд